Татврын ерөнхий хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцэж байна. За яг татврын ерөнхий нүуний зарчимтай холбогдлолтой ер нь энгийн ойлгомжтой байх хүмүүс одоо альж төвчний одоо бас татвар төлөгчид бас ойлгох гэдэг энэ агуулгаас бас нэг жоохон зарим зүйлүүдээс нэг арай нөгөө төвхтэй байдал руу бий болчих үдэ гэсэн юм эмзэгдэл байна. Тийм учраас би бас хэдэн зүйл тодруулж асууя. Мөн дээрэс нь бол одоо нэг суур асуудал байгаад байгаа. Бүгд ер нь татвар жиг төлөх тухай асуудлыг бас бид бүхэн янз янзын байдлаар одоо үндсэндээ тойруулаад яваад байна. Тэгэхээр энэ одоо суур зарчмуудыг одоо үндсэндээ хангах чиглэлээр жишээлх юм бол энэ 76 дугаар зүйл дээр за татвараа сайн одоо үндсэндээ төлөөд за энэ хуулиа одоо даган мөрдөөд байх юм бол үндсэндээ оноожуулалттай болох юм тохиолдолд бол орж ирж байгаа шиг байна. Тэгэхээр татвар төлөгчтэй бас л ингээ нэг юм жоохон төвөгтэй байдал руу бас оруулахгүй юу. За тэдэн оноо авсан сайн муу гэдгээр нь ингээд өгнөөд бас ингээ юмнууд ингээд явна. Энийний одоо бас сайн өөр өгөөжтэй тал нь юу вэ? Улам л тийм ойлгомжгүй төвөгтэй юм ангилсан заагалсан энэ байдал бол эсэргээрээ яг энэ татврын суур зарчмынхаа үндсэн одоо энэ санааг одоо эвдсэн ийм нөхцөл байдлууд бас бий болох юм шүү гэсэн эхний асуулт байгаа. Хоёрт нь энэ одоо шинээр орж ирж байгаа бас зохицуултууд нэлээд ерөнхий байдалтай орж ирж байгаа. Наривчлан зохицуулах яаж одоо хэн одоо үндсэндээ энэ оноожуулалтын асуудлуудыг шийдэх тэр гэдэг энэ зохицуултууд дээр бол нэлээд тодорхойгүй бас байна. Тийм учраас ялангуяа энэ хөдөө аж ахуйн салбар малчтын хувьд энэ оноожуулалтын асуудал, бусад энэ шинээр орж ирж байгаа энэ саналууд яаж буух вэ гэдгийг бас энгийнээр та бүх манаас тайлбарж өгөөч. За яг одоогийн байгаа нөхцөл байдал дээр бол сая одоо зүүн бүсийн хөдөө аж ахуйн зөвлөгөөн дээр бас нэлээ олон одоо үйлдвэрлэгчид, малчид бас энэ хэлбэршүүлсэн горимтой холбогдлолтой асуудлыг бас хүндсэн. Энэ татврын байцаагчдын ажлыг мах худалдаж авж байгаа одоо үндсэндээ аж ахуйн нэгжүүд бол үндсэндээ хийгээд байна. Тэгээ жилийн эцэст нөгөөдхөө одоо бүртгүүлээгүй гэдэг байдлаар 1% энэ боломжоо авч чадахгүй 10% одоо татвар төлнө гэдээ буцаагаад бид нар дээр одоо ирж гомдол мэдүүлж байна. Тэгэхээр энэ энгийн байх, ойлгомжтой байх, хэлбэржүүлсэн энэ горимыг одоо үндсэндээ нэвтрүүлэхийн чиглэлийн ажлууд дээр яг ямар ажлууд бас хийгдэж байгаа вэ? Бүртгэл мэдээлэлтэй холбогдлолтой, сайжруулалттай холбогдлолтой санал хуулийн цэл дээр бас тусгагдсан байх шиг байна. Тэгэхээр энэ чиглэлийн ажлууд бас одоо байх уу? Энийг илүү сайжруулахгүй бол бас их тийм яг бодит нөхцөл байдал дээр бол нэлээд төвөгтэй юм байдлууд бол бий болж байна. Уул нь бид хүн хөдөө аж ахуйн гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг бас хэд хэдэн одоо төрлийн татвараас бас одоо хөнгөлөх чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа. Гэхдээ үүний цаана байгаа энэ бүртгэл мэдээлэл энэхүү одоо зохион байгуулалтаас болоод бас одоо олон асуудлууд бас яг одоо ингэ тулж байна. Энийг илүү сайжруулах чиглэлээр одоо бас тодорхой ажлуудыг бол бид нар зайлшгүй хийх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг тодорхойлж асууя. За загжмын мэд сайхан сайд хариулъя. Цагаан хуулийн гишүүний асуулт хариулъя. Тэгэхээр энэ хууль бид нар татвар төлөгчийг илүү л хүндрэлгүй ойлгомжтой болгох чиглэлд зориулж энэ өөрчлөлтүүд орж ирж байгаа. Энд ойлгомжгүй гэхээс илүүтэй бид нар илүү энгийн хэлбэршүүлъя гэж. Татвар төлөгчийн бас жижиг аж ахуйн нэгжүүд маань жижиг дунд үйлдвэрлэлүүд маань 1.5 тэрбум босготой байсан бол 2.5 тэрбум болгож байна. Нөөтийн босгод 50 сая байсан бол 400 сая хүртэх дээр нөөтийн босгод тавьж байна. Нэмэгц зөртгийн албан татвар төлөх хугацааг нь хойшлуулж өгье. Иргэдийнхээ орлогын албан татвараас тодорхой цалингийнх нь хэсгийг чөлөөлж өгье. За мөн одоо татвар төлөгчийн хууль даган мөрдлөлтийн түвшнийг энэ үнэлэгч нь өөрөө мөрдлөлтийн түвшинг тодорхойлж татвар төлөгчд энэ үнэлгээг явуулснараа хууль даган мөрдөх энэ идэвх нь бий болдог. За мөн нөгөө талдаа одоо татвар төлөгчийг татврын өөрчлөлтөөс сэргийлнэ. Энэ мэдээллүүд маань нээлттэй явна. Сар улирал бүр тайлагнаад явна. Ер нь бол татврын байгууллага цаашдаа зөвлөн туслах байна гэдгийг энэ хуулиар оруулж ирж байгаа. Нэмээд жимцэрэн дараа хариулж байгаа. За баярлалаа. За Цэндийн Баатархүү. За. Ажлын хэсэг эндэрийн 4-р микрофон. Татврын ерхий газар зохицнараа. За хувийн орлогын албан татврын тайлангийн 2025 оны жилийн эцсийн тайлангаар бол 2,466,000 иргэнээс тайлан хүлээж авсан. За үүнээс 99,000
татвар төлөгч нь бол хэлбэршүүлсэн гормоор бол татврын тайлангаа ирүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл хэлбэршүүлсэн гормоор нэг хувийн татвар хувийн орлогын албан татвар дээр ногдуулсан гэсэн ийм мэдээ байна. Нэг хувийн тайлангаа ирүүлж байгаа. За ган хүлэг гишүүн нэмж тодруулъя. Яг асуултандаа бүрэн хариулт авч чадахгүй байна л да. Илүү одоо нэг ийм төвөгтэй байгаа байдлуудыг яаж сайжруулах вэ гэж асууад байгаа. За орж ирж байгаа өөрчлөлтүүд нь бас хөдөө аж ахуйн салбар яг малчтын хувьд бас одоо яаж буух вэ гэдэг дээр бас та хэд маань бас ойлгомжтойгоор тайлбарлаад өгөөч. За тайлан гаргах одоо улиралтай холбогдолтой мал аж ахуйн салбарт бас одоо яг тэр 3 дугаар улирал байдаг юм уу, яг тэр нэг дид ажлын үед нь бас байгаа давцаад байгаа асуудлууд байгаа. Хөдөө аж ахуйн орлогыг болон одоо бусад орлогыг энэ одоо тусгаарлах юм аргачлал нарийн бус одоо ийм байдлууд бас байгаа. За орон нутгийн дотрын байгууллагуудын чадвах мэдээлэл өгөхтэй холбогдолтой ийм нарийн асуудлууд бол байгаа. За тэр 1% одоо үндсэндээ хэлбэршүүлсэн энэ горимд бүртгүүлэхтэй холбогдолтой асуудал, сүлжээний асуудал гээд ингээд үндсэндээ техникийн асуудлаас энэ төр болоод ингээд болохгүй байгаа асуудлуудыг бид нэр яах вэ гэдэг ийм одоо нарийн асуудалтыг би одоо асуугаад байна л да. Энэ чиглэлээр одоо үндсэндээ сайжруулах чиглэлийн ажлуудыг яах вэ? За Менцхан сайд хариулъя. Ажлын хэсэг 4-р микрофон хариулъя. Цахан холбоо гишүүний асуултанд хариулъя. Тэгээ түрүүний хууль дагам мөрдлтийн төвшин дээрээс төвөгтэй байдалд оруулах гэдэг дээрээс нэмэлт хэлчихье. Одоо мөрдөж байгаа хуулиар мөн практик дээр бол бид нэр явж ирэхээр аж ахуйн нэгж байгууллагынхаа эрсдлийн үнэлгээг бол тооцдог тийм системтэй. За мөн одоо бизнес коронг гэдэг үнэлгээ өгдөг бас тогтолцоотой. Тэгээ аж ахуйн нэгж байгууллага маань тэрийгэ хараад тэрэнд нь үндэслээд ер нь манай оноо ямар байна, бид нар хууль дагам мөрдлтийн төвшин ямар байна вэ гэдгийг нь бид нар тодтоод энэ татварын ерөнхий хуулийн дээр хууль дагам мөрдлтийн төвшнийг нь тогтоох юм нэмэлт зохицуултыг оруулж ирж байгаа юм байна. Эдгээр маань уялдаад хууль дагам мөрдлтийн төвшин сайтай тийм татвар төлөгчдөө одоо татварын бодлогоор дэмждэг. Төрөний хэлснээр одоо тэр татвар төлөх нөөтийн төлөх хугацааг нь одоо 2 жил хугацаагаар хойшлуулах гэх мэтлэн ийм зохицуултуудыг нь бол нарийжуулж орж өгж байгаа юм. Тэгээд журамд оруулахгүйгээр хуулинд оруулахаар ингэ бичигдсэн учраас арай их гарч ирсэн гэж магадгүй. За түрүүний өмнө тавс асууж ирсэн энэ асуудлаар татвар За нэмж хариулъя. татварын ерхий газраас бол бичгээр хариу бас давхар явж байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол иргэд дээр нөгөө ердийн горимоор тайлгнах, хялбаршуулсан горимоор тайлгнах гэсэн ийм хоёр асуудал байгаа. Тэгэхээр ердийн горимоор тайлгнаагууд тохиолдолд буюу өөрөөр хэлбэл хялбаршуулсан горимоор яваг гэвэл тэр хүн заавал одоо хүсэлтээ өөрөө гаргах ёстой болчиход байгаа. Тэгэхээр тэр хүсэлтээ гаргаагүй тийм болохоор л нөгөө ердийн горим руу очиж нөгөө хугацаанд нүсэлтээ гаргаагүй учраас ердийн горимоор тайлгнах болоод тэр 10% руу очих болоод байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нь бол татварын алба бол сүүлийн үед энэ зөвлөн туслах буюу энэ мэдээлэлээр хангах чиглэлээр юм бол нэлээдгүй ажиллаж байна. Дээр нь салбарын одоо онцлогтой холбоотой наривчилсан ийм зөвлөгөө мэдээлэл зөвлөмжийг гаргахын зохицуултууд дээр бас анхаарч ажиллах зүйтэй байгаа.